За та бүхэндээ санчир гараг иршээж буй бэм гарагийн гигийн өдрийн мэндийг хүргэе. Астро Золон байна. Өнөөдрийн ээлтэй өнг харунг анхаарах ёстой жилтэнгүүд маань өхөр болон бор жилтэнгүүд. Үсээд солиход ээлтэй өдөр байна. Тэгээ бидний анхаарах ёстой идэрхтэн болохоор бидний нүд энд чих байна. За нүд болон чихний маань энерги одоо ийм сул байгаа өдрүүдэд цөмөрө нүднээсээ чихнээсээ те одоо ээлтэй янзын юу гэмдэ гаднаас нь гэмтээж зохихгүй цус гаргахгүй өшөө дээрээс нь муу юм сонсож үзэхгүй байхыг хичээлтэй. За тэгээд өдрөө мэдээж хэрэг муу юм сонсож үзэхгүй байх гэж бас юу бахав те. Тийм учраас цөмөрөө засах хэрэгтэй байхгүй юу? Засал хийнэ гэсэн үг. Яа нүг гэхээр яаж л ингэ сайхан юм бодъё, сайхан юм өөрөө өөртөө хэлээ, гоё үг хэлээ тийм үү? Сайхан нүдийн байсгах гоё юм харъя бас манайхаа. Тэгэх юм бол гоё энерги ингэ дэмжиж засаад хамгаалаад өгдөг байгаа. Тэнгэрийн зураг дээр харж байгаа бол тий өгчдрийн нэлээд олон энерги мэдээлүүд яг хэвээрээ байна. Тэгээ дахиад нэг нэмэгдэж байгаа бас гол анхаарах зүйл юу байна вэ гэхээр бидний сэтгэл хөдлөлөөс үүдээд гарц гарах үедээ гэдэг одоо ийм энерги холбоос нэмэгдээд ороод ирчихсэн байна. За тэгээд цөмөр эхнээс нь одоо юу юугаа анхаарахаа хүлээж авцгаая. За өнөөдөр хийсэн сонголт тийм үү? Бидний байгуулж байгаа харилцаа, бидний санхүүгийн шийдвэр энэ бүхэн ирээдүйд тий тогтвортой үр дүн авчрах магадлал маш өндөр байгаа. Шалтгаан нь одоо санчир гараг болон суур гарагийн маань энэ гоё эерэг холбоос шүү дээ. За тэгээд бодсон зүйлээ эхлүүлэхэд та өдөр тэгээд жижиг алхамж гэсэн тийм үү бидний жижигхэн хийж байгаа тэр зүйл бүхэн ирээдүйн том боломжийн эхлэл хүртэл болж чаддаг байгаа шүү. Энэ энерги чинь бидний бархас байд болон ангар гарагтай холбогдож байгаа энерги мэдээл байгаа болно. За одоо тэгээд түрүүний миний анхны яриад байсан одоо сэтгэл хөдлөлөө барихгүй болохгүй гэдэг байгаа шүү дээ. Яа тэр үг гэхээр одоо энэ юу ахгүй яг тэр мөчөд тийм үү бидний одоо сэтгэл хөдлөж байгаа тэр мөчөд сэтгэл маань ингээ гинт өөрчлөгдөх тийм үү төлөвлөгөөгүй үйл явдал гарч ирэх ийм магадлал өндөртэй байхгүй юу. Тэгээ цөмөөрөө яг тэр мөчөд ерөөсө шууд хариу үйл хийж болохгүй шүү. Шууд хариу үйл хийхийн оронд бага зэрэг ингээд амьсгаа аваад зай аваад бодох юм бол цөмөөрөө харьцангуй илүү зөв сонголтыг олж харах боломжтой. За дараагийн дахиад нэг анхаарах ёстой энерги мэдээлэл болохоор нар болон талааван гараг байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр цөмөөрөө итгэл төрүүлсэн үг, сайхан амлалт анхны сэтгэлдээс илүүтэйгээр бодит баримтанд ингээд тулгуурлах шаардлагатай байгаа шүү манайхаа. За одоо тэгээд энэ оргил дээр нэг одоо энерги гаргаад ирээ тавьсан харуулж байна. Энэ ингээд ангар гараг маань байгааз энэ ингээд тэнгэрийн ван гараг маань. За ялангуяа сүүлийн үед болоод байгаа гинтийн амар явтууд одоо газар хөдлөлтөй явтууд чи энэ ангар гараг маань үхрийн урдад байгаад холбоотой байгаад байгаа байхгүй юу? За тэгээд тэнгэрийн ван гараг ч өөрөө гинтийн зүйлийг болгодог тийм үү? Тэгэд газар гэдэг чи үхэр. Тэгээд ангар гараг ч өөрөө дайны бурхан тийм ээ? Маш хүчтэй, маш төрөмгийн хурдан байдаг шүү дээ. Тэгээ цөмөөрөө ингээ харах юм бол энэ хоёр чинь ингээ ойртсон байгаадагаас энерги ойртож байгаа гэсэн үг байхгүй юу? Тэгээ цаагаараа яг юу хэлэх гээд байна гэхээр одоо биднэрт гинтийн өөрчлөлт, огцом шийдрүүд бидрийг ингэж хүчтэй хөдөлгөх яваа нэгэн энерги мэдээлүүд ирэх бүрэн боломжтой. За тэгэхээр цөмөөрөө одоо амьдрал дээр яаж энийг хэрэгжүүлэх вэ гэхээр бид нар тийм үү яваа нэгэн зүйлийг ингэж ямарваа нэгэн асуудлууд тулгарх юм бол ухаалгаар чиглүүлж чадах юм бол цөмөөрөө тэр дундаас шинэ боломжийг олж харах боломжтой гэсэн үг. Цөмөөрөө яаруу үйлдэл хийх юм бол дандаа алдагдaltaй харамснаа гэсэн үг байхгүй юу? Ойлгомжтой байгаа цөмөөрөө. За тэгээд иймэрхүү зүйлүүдийг өнөөдөр цөмөөрөө анхаарах хэрэгтэй байна. За одоо цөмөөрөө юу яа? Affirmation-ээ бас хэлье тийм үү? За хамгийн одоо биднэрт өнөөдөр ээлтэй affirmation болохоор ийм байгаа. Би айцсаар биш, зоригтой сонголтоороо шинэ амьдралаа бүтээж байна. Тийм байгаас цөмөөрөө өөрчлөлтөөс айхгүй байх хэрэгтэй байхгүй юу? Яагаад тэгэхээр бидний одоо тий айж байгаа зүйлүүд бидний сэтгэл хөдлөл шүү дээ. Тэр бид нар сэтгэл хөдлөлөө зөв хянж чадах юм бол зөв удирдах чадах юм бол бид нэр сонголтоо зөв хийж чадна. Шинэ амьдралаа бүтээж чадна тийм үү? Тэгээ сайхан үг хэлээ. Өөрийгөө сайхнаар юураж хамгаалах хэрэгтэй байдаг байгаа. За ингээд өнөөдрийн маань одоо зурхаа зөвлөгөө маань ийм байла. Тэгээ маргаашийнхаа зөвлөгөөг сонсохыг хүсэж байгаа бол юу ягаараа сувгийг минь дагаараа манайхаа. За бүгдээрэнд нь баярлалаа. Амжилт хүсье. Баяртай. Астро Золон байлаа.